За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн ямар амгалан байлаа. Ховд аймгийн Жаргалан цамын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн химийн багш вэ энд Монголаа. Химийн багш өрнгээ байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв байна бүхэр буюу түүний нийтлүүдийн шин чанарын талаар үзье. Мозаик цахим хэрэглэгдэхүүний сан нь сурагчид болон багш нарт зориулсан орчин үеийн сургалтын материалууд юм аа. За энэ хүү сургалтын материал нь төсөл суурилсан арга зүй, хэвлэмэл сурах бичиг, мөн цахим хэрэглэгдэхүүнүүд болон хамтын хичээлийн санг нэгтгэн оруулснараа давуу талтай юм аа. За өнөөдрийн хичээлийн зорилго бол бүхэр буюу бүхрийн дөрвөн билеттэй оксидын хим физик шинжнэр гарган авахаар хэрэглээг мэдүүлэхийг зорж байгаа юм аа. Цахим хэрэглэгдэхүүнийг сургалтанд ашиглах аяны хүрээнд бол хөхөр гэсэн сэдвийг сонгож авсан бөгөөд дараах агуулгын хүрээнд сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Эртнэр ромд хөхрийг тамийн үнэр гэж үздэг байсан. Та нар спич гасаат гардаг үнэр гутлын резин бүр хүчлийн бороо хүртэл нэг л химийн элементтэй холбоотой гэвэл итгэв үү? Хөхрийн атом ингэж харагддаг. Үнэхээр нэг л элементийнх гэж үү? Тэгвэл ямар химийн эд шидтэй юм бол энэ өчүүхэн очны цаана хөхрийн ертөнц эхэлдэг юм биш үү? Ингээд Моза бүк рүүгээ нэвтэрч орё. Энэ бол багш нарт бол ерөөсөө суралцагчдад бэлтгэх бие даах ажил болон цахим хэрэглэгдэхүүн бэлтгэхэд зориулагдсан байгаа. За ийшээ ороход бол эхний иконд дарахад энэ хөхрийн талаарх одоо ээлжид хичээлийн төлөвлөл бүхэл бүтэн цогц сан байгаа. Ийшээ ороход бол хүүхдүүд энийг одоо судлаад энэ дотор байгаа дасгал даалгавар, тест тэрнээс гадна энэ дотор байгаа одоо туршилт 3D үзүүлэн гэдэг бол шууд нэг дор харах боломжтой. За энэ дээр бол үеийн хүснэгтэйг оруулж өгсөн байна. За хүүхрийн одоо валентийн давхраа валенти электрон хэд байдیں۔ Тэрнээс гадна атомаас эцэлхэн коваленти радиус, атомын радиус за ингээ бүлэг гэх мэтлэнгийн зүйлүүдийг бол эндээс бол харах боломжтой. За энэ бол үйл хөснөлттэйсэн тийм ээ. За дараагийнх нь бол энэ дээр бол яг номны хуудасаараа орж ийн. Жишээлбэл энэ хүү үзэж байгаа судалгатхан нь энэ хүү хичээл нь бол 11-р ангийн 108 дугаар хуудсан дээр байна гэдэг нь харагдана. За ингээд мөн дараагийн хуудсыг судлах учраас дараагийн хуудас нь гарч ийн. Мөн энд дасгал даалгавар зохиоцсон байгаа. За энэ дасгал даалгаврыг бол өөрөө харж агаад жишээлбэл зөв хариулт ингээд хийгээд тэгээд одоо яг юун дээр алдчихвэ гэдгээ харагдана. За өөрөөр хэлбэл энэ багшийн боловсруулсан энэ зүйл бол суралцагчдад буюу Моза веб дээр бол очиж байгаа үс. Би хичээл дээр хөхрийн 3D атом загварыг харж байна. Энэ загварыг харснараа би атом дотор орж байгаа мэдрэмжийг авч байна. Мозабукийн дасгалын дэвтэр дээр видео интерактив дасгал тест хийх, гэрийн даалгавраа хийх нь надад сонирхолтой байдаг. Би сурах бичиг ашиглах биш, туршилттай, дүрслэлтэй, хөдөлгөөнтэй зүйл хийснээр илүү өрөө гүйцэтгэв байдаг. Багшийн өгсөн даалгаврыг би түргэн шуурхайг гүйцэтгэж маш богино хугацаанд маш олон мэдлэгүүдийг олж авдаг. Багш хичээлийн үйл ажиллагааг Мозабук дээр эхлүүлэхэд би таблет дээр илүү хийсвэрч мэдэж авдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.